За сайн байцгаана уу? Та сайн байцгаана уу? Орой минь төргийа. Тэгээд манай нэвтрүүлгийн цаг болжээ. Өнөөдөр түрүү 7 хоногт туршилтын маягаар анхны нэвтрүүлэг хийсэн байгаа. Тэгээд өнөөдөр болохоор яг гоо сахны бүтээгдэхүүн хэрэглэх тестарал ба арьс цэвэрлэх арьс арчилгаа гэсэн одоо сэдвийн доор Beauty Live number 1-ээ өнөөдөр хийх гэж байна. За тэгээд өнөөдрөөс эхлүүлээд бас таны хэрэгцээтэй, шаардлагатай одоо тэр гоо сахны арьс арчилгааны талын одоо нүүр бодол ч юм уу тэр талын одоо зөвлөгөөнүүдийг бид хоёр бас чад хатгаараас танд хүргэх болно. Тэгээд таас өөртөө асуулт тавьж болно. Тэгээд мэдхийг хүсэж байгаа зүйлээ ерөөхдөө өнөөдөр шууд анхан шатнасаа явах гэж байгаа тийм. Тэгээд ер нь бол чөлөөт нэвтрүүлэг учраас ер нь бол айлах чөлөөт ахыг хичээх болно. Тэгээд жоохон бас нэвтрүүлэг хийгээд ер нь олон хийж байгааг учраас сандарч магадгүй яваандаа суул өгнүүдээ хаяад илүү сайн хөтэлдэг болно. Тийм тэгээд ялч мэрэгжлийн хүмүүс биш учраас тэгээд явцдаа суралцаад одоо яван чангарна гэдэг шиг бас яваандаа илүү сайжрнахаа гэж найдаж байгаа. Тэгээд та бүхнээсэндээ би тэр бас дэмжиж зүйлээ бас хэлж сургуужаас өгөөрэй. Тэгээд манай артлын пегион артлын бэкграундаас өөр болсон байгаа. Харин тийм. Өнөөдөр жоохон сандралтай сайн нэвтрүүлэг эхлэхийн өмнө уус чөлөөтэй юм чинь үнэ л хэлээ те амар сандралтаад энд заа артлаа тогтоож мөгтөөгоод тэгээд бас нөгөө яаж сандарсандаа ингээд жоохон өөрсдийнхөө хэмжээндээ хөөрхөн бас чимгэлсэн байгаа. 7 хоног бүр гоё чимгэлээд өөр бас арай өөр төрхөөр та бүхэнд уулзахолноо. Явцдаа бас илүү гой одоо арталтаа гой тийм зурнууд ч юм уу те гоо сайхантай холбоотой, бьютитэй холбоотой тэр зурнуудыг одоо сэтгүүлийн хуудас ч юм уу те гой зүйлүүдээс нааж чимэглэлнэ гэж бас бодож байгаа, бэлдэж байгаа. Тийм байна. За тэгээд асуух юм байвал чөлөөтэй асуугаарай. Тэгээд жоохон нэг хэсэг хугацааны дараа хүмүүс жоохон орж ирэхээр нь яг зөвлөгөөнүүдээ арьс арчилгаа, арьс цэвэрлэх, гоо сахны бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх бид нар одоо skin lotion гэж ярьдэн штэ. Тэдний маань яг юу гэдгийг те арьсанд ямар үр гүйцэтгэдэг вэ гэдгийг тайлбарлаад өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бол арьсанд одоо яг арьс гоо сахны бүтээгдэхүүнүүдийнхаа гол гүйцэтгэдэг үүрэг болон хэрэглэх тестарал гэх мэтчлэн энгийн зүйлсүүдээ өнөөдөр та бүхэндээ ярьж өгөн. Тэгээд дараагийн удаа нарай хүндрээд арьсаа бүр илүү нэмэлт арчилгаа гэх мэт тиймэрхүү зүйлсүүдээ ярих болно. Тэгээ манай чатанд тасгаар одоогийн мэлээр 9 хүн байна. Тэгээд орж ирсэн Гүлсараа ихч байна. Тэгээ Мига Ойрлока гэдэг Ахма Гантулагааги гээд бүгднээс орой минь төргийа. Тэгээд Джессика бас байна. Тэгээд бүгд нь орой минь төргийа. Тэгээд бидэнтэй хамт агаад баярлаа. Тэгээд асуух зүйлээ бас асууж болно. Тэгээд мөн бидний зөвлөгөөн дээр бас нэмээд бас өөрийн одоо мэддэг зүйл ч юм уу те тэрийг хэлэх боломжтой байгаа. Тэгээд бүгдээрээ эхний дуу сонсоод түрээд ирэх үү? Дуу за тэгээ дуугаа сонсоод хүмүүсээс жоохон нэмж орж ирэх те. Тийм тэр хүртэл бас нэг дуу сонсоод түрээд ирэх гэж бодож байна. Тэгээд дуу чи Амраа Хулан нарын хамтран дуусан. Чиний зурсан хайр гэдэг урамтлалыг бүгдээрээ сонсоод ирээд студид олцсон. За. хайр шивнэ зүрхийг минь доглоолон жаргал зөвнө хөтөлнө зөв холын тэртет нарны гэрэлт чимээр зөвхөн бид хоёр өн удаан айланда амьдрал
утсан ш дурсан ш хивээрээ одоо эхлэх бидний хайрын түүх игийн итгэл харгүй замыг гэрэлтүүч дурлын галыг бидний зүрхэн дасан цэцэдэлбэгийн газраа дэрлэн эрхэлхэд борооны өнг нарны сайхны тэтгнэ чиний зурсан хай зүрхэн гэрэлтээд чи хайрыг сэтгэлийг мэдэрнэ бидний зүрхэн дасан Сонги зүчи яруухан мөчрлий мөхөд хаан байх өдрүүдийн дулаахан мэлбэ итгэдэн дэвсэн мөр түшин зогсоо эрх чаргалыг хамтдаа тасыг хоёулаа амьдраа онжлоо Урсан утсан шнурсан шивээрээ одоо эхлэх бидний хайрын түүх бигийн итгэл харгүй замыг гэрэлтүүч нүдийн галыг бидний зүрхэн дасан амьдраа онжлоо урсан утсан шнурсан шивээрээ бидний хайрын түүх гэгэн итгэл харгүй замыг гэрэлтүүч нүдийн галыг бидний зүрхэн дасан нүдийн галыг бидний зүрхэн дасан нүдийн галыг бидний зүрхэн дасан За бүгдээрээ дуугаа сонсоод ирлээ. Тэгээд эхний дуу таалагдсан байх. Тийм. Дараагийн 2 дахь дуугаа санал хураалт аваад тэгээд 2 дахь дуугаа сонгох болно. Тийм, тийх болно. Тэгээд манай групп дээр манай чатаар нэлээд дуун баг шиг байна тий. Хаана байгаа юу хийгээд байгаа юм бэ гинэ. Эрэгтэй юм шиг байна тий. Батука тийм байна. Юу ага манайх одоо нөгөө 7 болгоны 5 дахь өдөр орой 8 цагаас beauty live болон гой сахны одоо арьс арчилгаа эрэгтэй эмэгтэй хүмүүст ер нь тийм beautyтэй холбоотой бүхэл төрлийн сэдвээр лайв хийж байгаа. Тийм тэгээд ерөнхийдөө яг манай Seoul MD On Radio гэдэг одоо тархсан монголчууд дэлхийд тархсан монголчуудыг нэгтгэх тийм нэгдсэн хамтдаа цуглах тийм сайт байгаа байхгүй юу. Тэр сайтнаар дамжуулаад бид нараас Facebook live хийдэг. Одоо энэ групп Facebook page маань байгаад энэ пэйжээр дамжуулаад бид нар live одоо шууд нэвтрүүлэг хийдэг байгаа. Тэгээ энэ цагаар дамжуулаад бид нараас нийт одоо гадаадд суугаа Монголд байгаа монголчуудаа зориулаад бид нараас аль болох хэрэгтэй зүйлийг сүрхийг хичээдэг байгаа. За ерөнхийдөө бол 50 дүн ороод ирсэн байна тий. Одоо яг өнөөдрийнхөө сэдв рүүгээ оръё. Өнөөдрийн сэдв болохоор
гоо сахны бүтээгдэхүүн хэрэглэхдээс дараа л ба арьс зөвлөх арьс арчилгаа мөн бид нэр скин лошн одоо серум гэл айгүй их янз бүрийн гоо сахны бүтээгдэхүүн зөндөө байдаг шүү дээ. Тэд нар маань яг бидний арьсанд ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ? Аль нь ямар арьстай үнд илүү тохирд юм бэ гэх мэтчлэн өнөөдөр бол тийм хөнгөн сэдвээр лайва хийж дуусгана. Тэгээд танд ямар нэгэн та нүрээ яаж цэвэрлэдэг вэ? Би бол ер нь айгүй энгийн цэвэрлэг гэж би өөрийгөө хардаг. Яаж вэ гэхээр эхлээд тосон цэвэрлэгчээр цэвэрлэг. Ягаад тосон цэвэрлэгчээр цэвэрлэг вэ гэхээр миний нүрийн өөр онцлоглохоор жоохон хуурай. Одоо холимог арьстай гэх үү, холимог арьстай. Тим маягийн холимог арьстай. Тийм болохоор яг эхлээд тосноор тосон цэвэрлэгчээр цэвэрлжээд тэрний дараа болохоор савнгаар handmade гэдэг яг арьсанд одоо тохирсон яг тийм савнгаар зориулсан савнгарнаас угаадаг байгаа. Тэгээд тэгжээж оройныхоо sleeping pack гэдэг нь шүү дээ. Тэрийгээ түрхэж тэгээд амраадаг байгаа арьсыг. Тийм. Sleeping pack түрхэх айгуу сайн шүү дээ. Тэр чинь нөгөө нэг шөнө унтж байхад бид нэр одоо ингээд яг үннийг хэлэхэд бол байнга ингээд дэрний дор үнжлийн давгаа өдөр бол угаагаад ах хүн бол угааж чаддаггүй шүү дээ. Тэгээд бид нэр унтж байхдаа нүүрэндээ тос түрхчгээд ингээ унтж байхдаа нөгөө дэр мөрөн дээр чи айгүй их тоос хуримтлагдчихж байдаг. Тэгээд тэрэн дээр ингээ ирлээ унтахаар арьсны гүн рүү тосоор дамжуулаад бас ян орох магадлал маш өндөр байдаг байгаа. За тэгээд би болохоор бас эхлээд адилхан тосон цэвэрлэгчээр цэвэрлээд дараа нь хөөсөөр угаагаад дараа нь одоо нүүрний ус юм уу эсвэл одоо цацдаг местик дээр штэ тийм местик ингээ хүүн чингээгээд хамгийн сүүлд нь одоо 3 дахь дамжлага болгоод арчиж өгдөг байгаа. Яагаад арчдаг вэ гэхээр хичнээн тосон цэвэрлэгч хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлсэн ч гэсэн бидний нүүрний одоо будагчаа айгу хүчтэй учраас ингээд бидний арьсны гүнд будагны 30% нь бохирд 30% бохирдол байнга ингээд шингээд үлдсэн байдаг гэж би сонсч байсан. Тэгээд хамгийн сүүлд нь ингээд мис дээр арчингууд тодорхой хэмжээгээр бас жоохон шаргал өнгийн юм бас гардаг. Тэгээд гүн цэвэрлэж өгдөг байх юм шүү дээ. Тэгээд ер нь бол хөөсөн цэвэрлэгч арьсыг хураашуулах гэдэг талтай учраас хөөсөөр цэвэрснийхээ дараа мис дээр арчиж өгөх нь бас арьсанд чигшил өгөх давуу талтай. За тэгээд авбал бас зүгээр юм байна те. За тэгээд тосон цэвэрлэгч гэд яриад байгаа штэ. Тосон цэвэрлэгч маань ер нь бол жоохон зузаан бодолд хийсэн үед айгу илүү сайн одоо зузаан бодолд хийдэг хүмүүсийн будгийг илүү бас сайн арилгаж өгдөг. Тэгээд солонгост бол гоо сахны арьс цэвэрлэгийг дөрийг харьцах нь 2 харьцах нь 4 гэсэн тийм одоо зарчим байдаг байгаа. Тэр нь ямар зарчим бэ гэхээр эхлээд 4 минут тосон цэвэрлэгчээрээ ингээд массаж хийж байгаа юм шиг ингээд хүний арьсны шугам чи ийм одоо ингээд эндээс ахуулаад ийм шугамтай бас ийм дээшээ болсон тийм нарийн шугамуд байдаг гинэ. Тэгээд тэр шугамынхаа дагуу ингээд 4 минут тосон цэвэрлэгчээ түрхээд зөөлөө ингээд массажлаад 2 одоо дунд хуруу долоовор хуруугаараа ингээд массажлаад гүн цэвэрлэгээ өгөх хэрэгтэй. Тэгээд дараа нь 2 минут хөөсөн цэвэрлэгчээрээ цэвэрлэнэ. Хөөсөн цэвэрлэгчээрээ яаж цэвэрлэх вэ гэхээр тосон цэвэрлэгчээ ингээд бүгдийг нь усаар зайлах юм уу эсвэл хүн чингээгээд авсныхаа дараа хөөсөн цэвэрлэгчээр хамаагүй их бас түрхэж олдгүй хүмүүс зарим хүмүүс бас их хэрэглэжээж илүү сайн үр дүн гарна гэж эндүрээд байдаг шүү дээ. Их хэрэглэхгүйгээр одоо яг тодорхой хэмжээгээр гарн дээр аваад хөөсөн цэвэрлэгчээр угаахтаа заавал хүзүүгээ бас хамттан ингэж угаах хэрэгтэй. Тийм тий. Яагаад тэгэхээр бид нэр чинь арьсаа зөвхөн арчлагч хүзүү чинь бас байнга ийлээдэг шүү дээ. Тэгээ бидний хүзүү бас янз бүрийн буруу унтах гэх мэт янз бүрийн асуудлаас болоод үрчлээдэх магадлал маш өндөр байдаг учраас хүзүүгээ заавал бас угаах хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд нь дөрийг харьцах нь 2 харьцах нь 4 хамгийн сүүлийн 4 минутанд нь усаар ингээд нүрээ сайн зайлж өгөх хэрэгтэй. 4 минут ингэж усны даралтаар усаа гарн дээр ингэж одоо усаа авч агаад одоо ингээд даралтын ингээд гараа ерөөсө хүрэхгүйгээр нүрэндээ гараа хүрэхгүйгээр амар олон удаа ингээд усны даралтаар ингэж нүрээ цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд тэгэж цэвэрлж болно. Эсвэл 4 дахь дамжлаган дээр нь миний саяны хэлсэн шиг мист юм уу эсвэл нүрний усыг хүн чингээж агаад ингээд зөөлхөн арчиж бас болно. Яг тэгээ цэвэрлжээж нүр 100% сайн цэвэрлэгдсэн гэж тооцогддог байгаа. Маш хэрэгтэй зөвлөгөөг бас өглөө те. Тэгээд зарим нэг эмэгтэйчүүд ч юм уу те яг ингэ цэвэрлдэг байх. Миний бодлохоор яг энийг болохоор урангаагаас одоо сонсож байна. Тэгээд бас туршаад үзье гэж бас бодлоо. Тэгээд энэ үзэж байгаа эмэгтэйчүүд гэсэндээ бүсгийчүүд залуучууд гэсэндээ туршаад үзээрэй. Одоо жоох юугаа
комментоо жоохон уншиж агаад за тэгээ дараа нь бол дараагийнхаа юуг танилцуулъя. Дараагийн шатны юу тийм. Хүмүүс юм асуусан байж магадгүй. За ингэнэ Батчуур амжилт хүсье гэж байна. Тэгээ Жессика ороймын гэдгийгсэн байна. Асуусан юм нэг байхгүй. Тэгвэл шууд дараагийнхаа сэдвээр орчих. Дараагийнх нь болохоор хөөсөн цэвэрлэгч байгаа. Хөөсөн цэвэрлэгч нь болохоор ингэнэ уучлаарай. Ингэнэ болор кристал болор гэж байна. Тэгээд урангуй ингэж ярьсан арчилдаг болохоор маш гоё ярьстай байдаг. Юм байна шүү дээ гинэ. Баярлаа. Нэг ноцаас дэлгээд амжлаа тий. Тэгээд би болохоор яг нөгөө мэрэгжлийн хүн биш болохоор бас хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд өөрийнхөө хэрэгэлдэг одоо гой гой аргуудыг бас заагаад бас хүмүүсээс гой гой аргууд сонсоо солонгос найз нөхдөдтэй таньдаг ихч мэгчнэраасаа гой гой одоо бьюти ямар тип байна асуугаад тэгээд бас өөрөө нийтээ судлаа та бүхэндээ үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд бас судалгаа хийсэн учраас миний ярьж байгаа юмд итгэж болоо. Тэгээд маш сайн судалгааж маш сайн үнэн зөв мэдээлэл хүргэхийг бас хичээдэг байгаа юм нарангуй. Аюу шаргуу санагддээ штэ. За тэгээд дараагийнх нь болохоор хөөсөн цэвэрлэгч байгаа. Хөөсөн цэвэрлэгч нь болохоор арьсны хамгийн гадна талын өнгөр хэсгийг маш сайн цэвэрлэж өгдөг байгаа. Гэхдээ хөөсөн цэвэрлэгч нэг муу тал нь хүн болгоо мэдж байгаа хэл та. Нүүр жоохон хуурайшуулах гэдэг муу талтай. Тэгээд над чиг одоо тослог юм уу холимог арьстай хүмүүс бол хөөсөн цэвэрлэгч заавал хэрэглэх нь маш зүгээр байдаг. Одоо миний одоо юу гиндэ би одоо тосон цэвэрлэгчээр цэвэрлжээ дараад нь одоо савн хөсөр ингээд цэвэрлэн штэ. Ер нь зэрэгцүүлж ингээд цэвэрж болно штэ тий. Тийм тэгж болно. Гэхдээ хөөсөн цэвэрлэгчээ их хэмжээгээр авахгүй тодорхой хэмжээгээр жоохон аваад хит их хөөсөн цэвэрлэгч хит их хөөсөрдөг хөөсөн цэвэрлэгч бас амар муу байдаг. Яагаад гэвэл тэр хэмжээгээр одоо нөгөө янз бүрийн бодис их орсон байна гэсэн. Сайн хөөсөн цэвэрлэгч бол нэг бүр амар хөөсөрдгөө. Тэгсээр нэ ингээд айгүй зөөлөх юм тийм одоо сүүн шингэн гэхэд арай бас биш юм аа. Арай тийм зөөлхөн байдаг. Хуурай арьстай хүмүүс юугаар цэвэрлэх үү гинэ. За. Хуурай арьстай хүмүүс бол тосон цэвэрлэгч хэрэглээд тэгээд сүүн шингэн ер нь айгуу зүгээр тосон цэвэрлэгчээр цэвэрлснийхээ дараа сүүн шингэнээр ингээд нүрээсээ арчаад хамгийн сүүлд нь усан цэвэрлэгч хуурай арьстай хүмүүст бас айгуу их тохирдог байгаа. Тэгээд хэрэв усан цэвэрлэгч байхгүй бол мистээр бас цэвэрлж болно. Мист усан цэвэрлэгч хоёулаа нүрийг чигшүүлэх үйлчлэгээтэй байдаг. Тэгээд гээлэн цэвэрлэгч гэж бас байдаг. Гээлэн цэвэрлэгч нь болохоор ихэнх арьсанд тохирдог ба арьсыг чигшүүлдэг үйлчлэгээтэй. Тийм учраас хуурай арьстай хүмүүс бол ихэвчлэн гээлэн цэвэрлэгч юм уу эсвэл сүүн шингэнээр арьсаа цэвэрлэх нь маш чухал. Гэхдээ хамгийн ихний нэгдүгээр шатанд бол тосон цэвэрлэгч заавал хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл тосон цэвэрлэгч будыг маш сайн арилгаж өгдөг ба арьсны гүнийг бас цэвэрлж өгдөг байгаа. Тийм байна. Тэгээд та мөн яг өөрийнхөө арьсны онцлогоос шалтгаалаад одоо ямар яаж цэвэрлэх юм бэ? Тэр бүлнээс дахиад өргөжлөл асуух боломжтой гэдгийг хэлмээр байна. Тэгээд хөөсөн савн хуурай тослог арьсных гэж байдаг. Арьсандаа тохирсноо хэрэглүүл хуурайшгүй тий. Тийм тий. Одоо яг нөгөө нэг өвлийн удирдал эхэлсэн ерөнхийдөө арьс айгүй хуурайшдаг үе шүү дээ тий. Яг энэ үед ч гэсэндээ тохирсон яг тэр зүйлийг гол санаа бүтээгдэхүүнүүдэд цэвэрлэгчүүдээс сэргэлэх нь зүйтэй тий. Тэгээд хөөсөн цэвэрлэгч одоо арьсыг хуурайшуулдаг гэл би хөөсөн цэвэрлэгч заавал хэрэглэж болохгүй одоо хуурай арьстай хүмүүс хэрэглэж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Жишээ нь өндөгтэй хөөсөн цэвэрлэгч байж болж байна. Өндөгтэй хөөсөн цэвэрлэгч хөөсөн ч гэсэндээ арьсанд бас чигшил өгдөг тийм хөөсөн цэвэрлэгч бас зөндөө байдаг байгаа. Тэгээд хамгийн гол нь өөрсдийнхөө арьсыг сайн тодорхойлоод арьсандаа тохирсон тийм цэвэрлэгчээр цэвэрлэх нь маш зөв арга. Тийм тий. Тэгээд дараа нь болохоор одоо арьс цэвэрлэх одоо тийм дөрвөн зүйл байгаа шүү дээ. Энэ дөрвөөс өөрийнхөө арьсан тохируулаад арьсаа цэвэрлэх юм бол ер нь гүн сайн цэвэрлэгдэж өгнө. Тэгээд ингэнэ нэг асуулт ирсэн байна. Үзээ сайхна гэдэг юм. Сэв хийхтэй юм юу сайн бэ гэдэг ч байна. Сэв хийхтэй хүмүүст би одоо миний одоо нөгөө лайвыг үзээрээ одоо энд одоо арьс арчилгаан дээр ер нь бидний скин лошн, серум, тоник гэ янз бүрийн юмнууд байдаг штэ. Тэдний тухай яг аль нь ямар арьстай хүмүүст илүү тохирох вэ гэд одоо тэр тухай ярих гэж байна. Тон эхлээд одоо арьс арчилгааны нэгдүгээрт нь тоник байгаа. Тоник нь болохоор арьсны балансыг тэнцвэржүүлж өгдөг. Тэгээд заавалчгүй өдөр болгон
тоник түрхэх хэрэгтэй. Хэрвээ тоник хэрэглэдэг хүмүүс хичнээн үнэтэй гой тос түрхээд ямар ч нэмэр авахгүй яа тэгвэл баланс нь тэнцвэрчж чадахгүй учраас тэгээ тоник нь болохоор бүх төрлийн арьсанд тохирдог. Тэгээд тослог юм уу холимог арьстай хүмүүс бол заавал зайшгүй бүр хэрэглэх ёстой. Тэгээд батхтай арьсны тоник гэж бас байдаг байгаа. Энэ нь болохоор спиртийн найрлагатай, мөн батга хатаах, тослог тэнцвэржүүлэх гэх мэтчлэн янз бүрийн үйлчлэгээтэй ийм тоникууд байдаг. Тэгээд тоникч одоо өөрөөр хэлбэл солонгост бол скин гэж ярьдаг шүү дээ. Скин тоник, тонер гэд ийм 3 төрлөөр бас яриад идэг юм байна лээ. Тийм байлаа тий. Тийм байгаа. Тэгээ тоник тийм тоник гэж хэлдэг. Монгол очихоос арай өөрөөр хэлээд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэгээд ингээд хадгалнаа. Тэгээд бас YouTube дээр бас бид нараа шууд тавьчихдаг байгаа. Тэгээд бас линкийг бас ороод үзчихсэн. Манай сайтараас ороод бас үзэх боломжтой байгаа. Тэгээд хуурай арьсны тоник гэж бас байдаг байгаа. Хуурай арьстай Монголын нөхцөлд бол ер нь амар хуурай арьстай хүмүүс олон мэддэг шүү дээ. Монголч өөрөө хуурай амьсгалтай учраас хуурай арьстай хүмүүс бол тоникоо сонгохдоо сарнаатай, өргөөс тэмэгтэй, лавандатай, алоетай гэх мэтчлээ одоо янз бүрийн төрлөөс нь сонгож болно. Тэгээд эндээс асуулт ирсэн байна. Тэгээд ингэнэ. Цагаанбатга хуурай шалтаас ихэвчлэн гардагч Цагаанбатгийг гэрийн нөхцөлд яавал дэрвэ гэсэн асуулт ирсэн байна. Тэгээд Цагаанбатга би бас ер нь нэлээд Цагаанбатга гараад идэг байхгүй. Ер нь хуурай байх юм бол Цагаанбатга айгүйх гардаг юм лээ. Би болохоор тослог арьстай. Ингээд Т-зоноороо тослог хэрнээ ингээд гадна талаараа хуурай арьстай. Тэгээд яг Цагаанбатга гардаг хэсэг нь болохоор тухны энэ үзүүрүүдээр эсвэл энэ ирүү эсвэл яг энэ нүдний энэ хойр амир гардаг байхгүй. Тэгээд хүмүүс бол гэрийн нөхцөлд шахаж болдгоо гэдэм байлээ. Би шахуу яг уу. Яа бид лайв хийж. Гэхдээ би угаасаа үннээ л хэлчихэд. Би болохоор Цагаанбатга гэртээ шууд өөрөө шахацдаг байхгүй. Тэгэн гот ингээд амар тийм хатуу цагаан юм гараад ирд юм билээ. Тэгэн гот нь амар дараа нь ингээд шахсныхаа дараа амар сайн чигшил өгөөд тэгэн гот ингээд нэг ганц 2 хоног жоохон жижигхэн улаан байж байгаа. Тэгээд арилждаг. Гэтэ энгийн батга шахахаас Цагаанбатга шахахаар одоо нэг энгийн батга шахахаар ч амар том улаан ингээд сорим морь үлдэх гээд байдсан шүү дээ. Цагаанбатга болохоор өөрөө айгу жижигхэн. Тэгээд ингээд тийм сүүн ч гэсэн айгу жижигхэн учраас шахангууд тийм амар том ярмаар үлддэг юм билээ. Энэ тэр хүнэндээ урлаагаал агуулчдаг гэсэн үг тий. Буруу зөвлөхөө бэ юм болоо эсвэл тэгэж бас болдгийм болоо би энийг бол яг бүр мэрэгжлийн хүн биш учраас бүр яг 100% баттай хэлж чадахгүй. Гэхдээ миний өөрийн хувьд бол би тэгээд Цагаанбатгийнхаа асуудлыг тэгээд шийдчихдэг байхгүй юу. Эрэгтэй хүнд хэрэггүй юм байна. Ягаад хэрэггүй гэж эрэгтэй хүн гэсэн Цагаанбатгатай эрэгтэй хүний нүрээр ч гэсэн батга айгүйх гардаг. Тэр ч маань хөвчлөлтийн асуудал амар гэдэг. Ягаад гэхээр ихэнх эрэгтэй хүмүүс тамхи татдаг штэ. Тэгээ тамхинаас үүдэлтэй янз янзын нүрээр гарах тийм зүйлүүд зөндөө байдаг штэ тий. Тэгээд эрэгтэй хүний одоо бас гоо сахны одоо хэрэгслүүд гэсэндээ бий болцсон учраас эрэгтэй хүмүүс гэсэндээ өөрийнхөө арьсандаа анхаарал хандуулах бас хэрэгтэй шаардлагатай гэж бас үзэж байгаа шүү дээ. Энд юм асуусан тоникийг хэрэглэхдээ хөвөн шингээж арчих ёстой юу? Эсвэл шавшиж дүрхэх ёстой юу нэ? Тоникийг чинь ер нь бол шавшиж дүрхэж тийм шингээж өгөх хэрэгтэй. Хөвөн шингээж дүрхэж бол арай болохгүй. Харин мист юм уу? Нүрний усыг усаар харин нүрээ цэвэрлэхдээ хөвөн шингээж дүрхэн. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээ алган дээрээ тавиал шууд ингэж жагаад ингээ дүрхчихтэй штэ. Зарим хүмүүс болохоор энэ дээрээ ингээ жоохон авч жагаад ингэж дүрхт юм лээ. Тэрний ялгаа нь хүний алга ер нь айгүйх тийм шингэн зүйлсийг айгүйх шингээдэг гинэ тосмосыг. Тэгээд алган дээрээ дүрхээд ингээ дүрхэн гот одоо 150% нь гарт нь үлдээ 50% нүүрэнд тусдаг гинэ. Тийм учраас энэ дээрээ бас дүрхт юм байлээ. Гэтэ би бас хаяа тэгээд алган дээрээ дүрхээл ингэ. Тэгэхээр айгуу гоё ягаад чи нэг амар сайн дүрхэгдэж байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Та яаж дүрхдэг вэ? Хүүхөө өөр юм билээ. Алган дээрээ ингэ тавьж байгаа. Тэгээд нүүрэн дээр ингэ дүрхчихдэг. Ажиллагаа юм байна тий. Тийм. За тэгээд дараагийн зүйл маань болохоор за ингэ нэг асуулт явж байна. Хоосон саван хуурай тослог арьсных гэж хөөсөн сав энэ өнгөрцөн байна уушлаарай. Тийм байна. Өнгөрцөн байна. За дараагийн танилцуулах зүйл маань Ildes байгаа. Ildes гэдэг нь одоо Essence Serum Empower гэдэг
3 төрлөөр бас хилэгддэг. Гэтэ энэ 3 маань хоорондоо жоохон ялгаатай. Эссенс нь арай шингэн. Серум нь болохоор эссенсээ бодвол арай тийм зунгаарлалцаа арай өтгөн. Эмтэл нь болохоор илүү одоо нүүрний янз бүрийн тийм асуудал руу төвлөрсөн тийм одоо үйлчлэгээтэй. Тэгээд эмтэл нь болохоор ихвчлэн жижигхэн савтай байдаг. Тэгээд ганцхан туслыг ч гэсэн ингээ нүүрэндээ тараагаад төрхөл айгүй үйлчлэгээ сайтай тийм зүйл байдаг. Тэгээд энэ одоо эссенс, серум, эмпл монголоор бол ээлц гэж ярьдаг юм лээ. Тийм тэгээд энэ ээлц энэний одоо сайн тал нь гэх юм бол нүүрэнд маш их тижэл өгдөг одоо тийм одоо тижэл өгж одоо өгдөг хэрнээ дутагдaltaй тал нь арьсанд юусоо чигшил өгч чаддгүй. Чигшлийн нөхөж чаддгүй юм байна тий. Тэгээд эмплиг сонгохдоо одоо арьсныхаа онцлогч тохируулж сонгох хэрэгтэй. Тэгээд жишээ нь одоо хөгшрөлтийн уучлаарай ана. За угаасаа манайх чөлөө дэвтрүүлэг учраас жоохон хэл орооцолтой байна. Тийш бас яг мэрэгжлийн хүмүүс биш гэдгээс ойлгож хүлээж авч үзээрэй. Тэгээд бас гэтээ гоё наа гэж. За тэгээд хөгшрөлтийн эсрэг ил сонгох юм бол антиоксидант гэдэг одоо бодис агуулгдсан байгаа дээ. Залуужилтын эсрэг одоо залуучих тийм ил сонгох хэрэгтэй бол ретинол гэсэн бодис агуулгдсан байгаа хэрэгтэй байна. Арьсанд тижэл өгё гэсэн тижэл өгөх зорилгоор одоо эссенс, серум, эмпл ч юм уу те сонгох хэрэгтэй болох юм бол хиалурон гэдэг нэртэй бодис орсон байх хэрэгтэй юм байна. Тэгэд ээлцийг бол орой төрөх маш сайн үр дүнтэй гэж байдаг гинэ. Ягаад тэгэхээр өдөр ингээд бидний арьс одоо нөгөө өдөрт ингээд ээлцээ төрөх юм бол төрсөн ээлц маань арьсан чинкээсээ илүү ингээд ууршиж алга болох магадлал маш өндөр байдаг гинэ. Тэгээд орой даануурнаа төрөх. Тэгээд орой яг ер нь 10-аас 2 цагийн хооронд хүний арьсаа ингээд нэг амралтын байдалтай 50 байдалтай байдаг. Яг тэр хооронд арьсанд одоо гол үйлчлэгээ өгдөг зүйлүүдэд төрөх хэрэгтэй байд юм байна лээ. Дараагийн зүйлс маань болохоор чигшүүлэгч буюу emulsion буюу лошон тий skin lotion гэдээ бид нэр ингээд яг хоёр ихэр зүйл шиг ингээд хамтд нь ярьдаг шүү дээ. Монголоор сүүн шингэн гэж ярьдаг шүү дээ. Сүүн шингэн гэж ярьдаг юм тий. Сүүн шингэн гэж ярьдаг юм лээ. Би бас очиж чад. Нэрээ сүүн шингэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд бас нэг тийм өнгөрч ирсэн юм байна. За тэгээ сүүн шингэн буюу одоо чигшүүлэгч маань болохоор ямар ч арьстай бас заавал хэрэглэх ёстой. Тэгээд энэ нь болохоор тослог буюу гело маягийн тий хөнгөн чигшүүлэх одоо хөнгөн чигшил өгдөг. Emulsion буюу нэмгэн буюу одоо эмзэг тослог арьсанд хэрэглэх. Мөн лошон нь болохоор хэвийн болон баг зэрэг хуурай арьсанд хэрэглэх. Арьстай хүмүүс хэрэглэх ёстой гэсэн ийм 3 төрөл хуваагдсан юм байлээ. Тэгээд мөн өөр одоо арьсандаа чигшил өгмөр байгаа хүмүүс бол одоо чигшүүлэгч тос гэж байдаг шүү дээ. Тийм тос бас энэ лошоныхоо төрөлд ороод явчихдаг юм байна. Хуурайлтын эсрэг. Тэгээд одоо лошноо түрхэхтэй буюу одоо чигшүүлэх тосоо түрхэхтэй хамгийн анхаарах хэрэгтэй юм нь болохоор тослог арьстай хүмүүс маш анхаарах хэрэгтэй юм байлээ. Яагаад тэгэхээр тослог арьстай хүмүүс бас яг өөрийнхөө арьсанд тохироогүй те хамаагүй ингээд лошон чигшүүлэгч тосоо сонгохдоо хамаагүй сонгох юм бол арьсны нүхийн бөглөөд батг гарах магадлал бас их өндөр байдаг гэж би уншсан. Саяны нэрээ бичээд өгөх боломж байна уу гэдэг ч байна. Тэрний 3 төрлийн хэлсэн шүү дээ. Яг аль нэрийг ээлцийн ярьж байгаа болов. Тэг яг тодорхой хэлээд өгвөл бас. Ээлцийн ярьж байгаа болов эсвэл саяны чигшүүлэгчийн ярьж байгаа болов. Хэрвээ холимог арьстай батг ихээр гардаг цэвэрлэгээний ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэх вэ? Нөхцөлтийн эсрэг сайн ямар бүтээгдэхүүн байдаг бэ гинэ. Холимог арьстай батг ихээр гардаг цэвэрлэгээний ямар холимог арьстай хүмүүс бол ер нь би ч өөрөө холимог арьстай байхгүй юу. Тэгээ миний арьсан дээр болохоор батг нэх гараад байдгүй. Батг ер нь их гардаг хүмүүс арьсаа амар сайн цэвэрлээд тэгээд одоо тийм тослог биш хэрнээ чигслөх тийм бүтээгдэхүүнүүд маш хэрэглэх хэрэгтэй байдаг юм байлээ. Тэгээ яг ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэх вэ гэдгийг нь бол би өстой яг сайн бас мэдгүй яа тэгэхээр би нөгөө нэг яг ингээд мэрэгжлийн хүн биш учраас бас яг одоо ингээд арьсныхаа онцлогийг юу н хэлж байгаа ч гэсэн яг ингээд хараагүй учраас
Сайн мэдэхгүй байна л да. Яг зөндөө олон сайн брэндүүд байдаг штэ. Тэр дундаас өөрийнхөө арьсан тохирсон брэндээ яг одоо ингээд тэг холимог арьстай, батгатай ийм арьсны бүтээгдэхүүн гээд яг брэндээ өөрөө сонгоод тэр брэндийнхаа юм ингээд арьсандаа тохирсон юм хэрэглэх юм бол тэгээд яг нөгөө хямдхан үнэтэйдээ гол нь биш, яг нөгөө өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш чухал гэж бас би сонсч байсан юм байна. Нөхцөлтийн эсрэг сайн ямар бүтээгдэхүүн байдаг вэ гинэ. Нөхцөлтийн эсрэг бол нөгөө шавран маск айгуу сайн нүхэх шаадаг байгаа. Бас одоо мөсөөр арччих тий, лимонтой мөсөөр арччих. Бас нэг би дараагийнхаа нэвтрүүлгээр арьсаа одоо арьсны нэмэлт арчилгаа гэсэн сэдвээр бас beauty live хийх байгаа. Тэргээрээ би яг ингээд нөхцөлт юм уу тий, янз бүрийн тийм арьсны янз бүрийн тийм одоо асуудалтай арьсанд зориулсан тийм арчилгаануудын талаар заах байгаа. Имзэг тослог арьстай хүн батхнаас яаж сэргийлэх үү гинэ. Эрэгтэй хүн байна тий. Эрэгтэй хүн тийм байна тий. Эрэгтэй хүмүүс болохоор тослог арьстай эрэгтэй хүн маш их байдаг. Тэгээ спирт орсон тийм. Тийм миний саяны хэлсэн одоо энэ ихөөш гээд энэ солонгост байдаг хүн л. Тийм солонгост байдаг. Тийм тэгээд солонгост байдаг бол батганы эсрэг яг тийм одоо нөө спирт дагуулсан нүүрний шингэн сав маш их гадуур зарагддаг байхгүй. Тийм шингэн сав аваад нүрээ өглөө оройд заавалчгүй нүрний шингэн савгаар угааж авах хэрэгтэй. Тэгээд эрэгтэй хүмүүс тэр тусмаа тослог арьстай гэдэг арьсандаа тос төрхөх айгуу дургуй байдгийм юм лээ. Угаасаа тостой амчин гэдэг нэг тийм юм. Угаасаа тостой амчин гэдэг нэг төрөхдгөө тэр маш буруу. Нүрээ өглөө оройд заавалчгүй угаагаа тэгээд чигшүүлэгч ямар нэгэн бүтээгдэхүүн байнга хэрэглэх хэрэгтэй. За тэгээд сая би нөгөө юугаа хэрэглэх дарааллыг хэлсэндээ хамгийн түрүүнд нь болохоор скинээ хэрэглээд дараа нь одоо эссенс, серум, эмпл буюу энэ гурвын айл нэгийг хэрэглээд дараа нь лошоно хэрэглээд хамгийн тэгээд дараа нь болохоор одоо ай кремээ хэрэглээд тэгээд хамгийн сүүлд нь нарны тосоо тохих энэ нь бол одоо яг гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг хэрэглэх дарааллага. Тийм байна тий. За тэгээд баярлалаа. Тэгээд өшөө нэмэлт асуухаар бол та бас асуугаарай. Тэгээс цаг бас нэлээд явсан байна тий. Хэд болж байна? 30 минут өнгөрсөн байна л гэдгийг. Одоо дараагийн сэдвэнд болохоор нэмэлт арчилгаа гэсэн. Одоо яг энэ дуу яваад өнгөрсний дараа нэмэлт арчилгаа гэсэн сэдв байгаа. Тэгээд одоо хоёлаа жоохон хайлт чөлөөт сэдвээр орох уу тий. Тэгээ. Би танаас асууя гэж бодоод танд арьсандаа одоо арьсаа арчлаг ямар нэгэн тийм beauty tip байдаг уу? Tip гэвэл яг гэртээ амарж явах үедээ оройд ч юм уу эсвэл амралтынхаа өдөр нүүрэндээ юу ч төрөхгүй одоо нүүрээ будахгүй үедээ би лимоны шүүс заримдаа нүүрэндээ ингээд төрхтэй. Яагаад гэвэл миний арьсан тослохоор зарим хэсэг нь тослог, зарим хэсэг нь хуваараа холимог арьстай байхгүй яг. Хоёул адилхан л юм байна. Тийм байна тий. Тэгээд яг лимоны шүүс төрөхээр зарим нэг одоо жижигхэн чинь гарсан юмнууд ч юм уу тий нүүрэн дээр гарсан жижигхэн зүйлүүд хатаад алга болоод бас тижэл аваад тэгдэг байгаа. Яг тэрүүгээр дэмжлээс миний нүүрээс арай нэг юм гарах нь бага гэж би бас өөрөө бас дүгндэг өөрөө сардаг байгаа. Тэгээд яг тэрийг төрөгчээд нэг 10-15 минут л очоод угаагаад зүгээр усаар ингээд сайхан угаагаад тэрний дараа жоохон хөөсөн сэвлэгчээ сэвлээ тэгээд шууд артаас нь тэгжэл хажуулаад тоснуудаар төрөгчдөг байгаа. Чамд тийм юм байна уу? Түрүү ярьчлаа. Дахиад өөр байна уу? Надад бас яг хамгийн чухал beauty tip гэвэл би нэг өмнө хүмүүст хэлжсэн юм болоо сайн санахгүй байна л да. Жижигхэн л юм хэлчихэ. Яа тэгвэл дараагийн нэвтрүүлгээр бас зөндөө юм ярих учраас тийм. Би болохоор та нүрээ угаацаад альчуураар арчдаг нүрээ. Ерөнхийдөө арчихгүй байхыг хичээдэг. Эсвэл дандаа салфетик ч юм уу, эсвэл тэрчгээр нь усаар нэг хатаадаг. Маш зүг аргагүй. Энийг бас хүмүүст хэлье гэж бодсон. Зарим хүмүүс нүрээ угаачаад тэгээд ингээд альчуураараа шууд ингээд амар ширүүн ингээд арчаалаа. Бас яг нүүр гарын альчуурыг өдөр болгон сольдгүй штэ. За нэг 2-3 хоногт нэг угаагаад ингээд солиод хэрэгэлдэг. Тийм дээ. Яг өдөр болго угаадгүй учраас бас ингээд өлгөөтэй байж байдаг. Манай гэрт чинь ингээд тоосыг арчаад хит тоосны дараа гүн гот ч гэрт тоос тогтсон байдаг штэ. Нүүр гарын альчуур шиг тийм материалтай зүйлс бол тоос маш хөрөмтлөгдсөн байдаг. Тэгээд тийм байдалтай тийм альчуураар нүрээ арчхаар бидний нөгөө угаагаа сайн цэвэрсэн нүрээ ямар ч хэрэггүй буцаал ингээл бохирдол үүсэх магадлал маш өндөр байдаг. Тэгээд нүүр гарын одоо цагаан батга ихтэй цагаан батга гараад байгаа гэдэг хүмүүс маань
нүүр гарын алчуураар дамжиж бас цагаан батг гардаг гэж би бас өмнө бактеринаасаа дамжиж сонсч байсан байхгүй гоосхны юмч ярьж байгаа юм би сонсч байсан. Тэгээ нүүр гарын алчуураар арчих ер нь маш олон муу тал маш ихтэй. Харин яг нүрээ арчдаг тийм нэг одоо алчуур байдаг штэ. Тусгай алчуур. Тийм алчуураар одоо ямар алчуур хэмнээ нэг юм жижигхэн цагаан яг ингээд нүрээ угаасны дараа арчих зориулттай тийм алчуур зарагдсан юм байлээ. Хит удаа ингээд угаагаад хэргэлдэг. Хөвчлэн гэхдээ олон хэргэлж олдоггүй тийм алчуур юм байлээ. Тиймэрхүү алчуураар арчих юм уу эсвэл одоо шууд нүрээ угаачаад тусан дээр нь ингээд шууд мистэй цацаад ингээд тогшоод ингээд хатаачих юм бол бас арьс хуурашгүй чигшлмэр сайн өгдөг байгаа. За энэ тэгээ асуулт ирсэн байна. Тэгээд сайн нүүрэнд минь юм гардаг зүгийн бал төрхөх сайн гэд байсан үнийг мэдэх бол хэлж өгөөч гинэ. Зүгийн балыг гэтээ яг сайн мэдгүй юм их гардаг хүмүүс болохоор ер нь лимоноор арчих юм уу тийм эсвэл бас нэг манай одоо эмээгийн дүүн бас настай хүн байдаг аахгүй 50 гаруй насны хүн байдаг. Надад байнгас тийж хэлжсэн одоо ингээд жоохон давстай ус ингээд найруулж агаад хөөн хийгээд ингээд дээр үе хүмүүс арьсаа тэгэж арчилдаг гэсэн гинэ. Хамаагүй бас давсаар ингээд давстай усаар хүн ч ингээд нүрээ арчин гэхээр нүр амар хуурайшаа юм шиг сонсогдож байна. Тэг сонсогдож байна. Тэгдэггүй гинэ. Давсаар ингээд тодорхой хэмжээний давс хийгээд давстай тийм бутсан усаар нүрээ ингээд хүн ч ингээд өглөө оройдоо ингээд арчаар нүүр ингээд арьс айгуу чангарч өгдөг. Тэгээд арьсан дээр гарсан янз бүрийн батга ч юм уу тий асуудлууд нь бас ингээд байхгүй бол батга нь хатдаг гэж бас надад хэлчихсэн байхгүй. Тэгээ би бас тэрийг туршиж үзчихсэн. Арьс хуурайшдаггүй юм байна лээ. Бас мэдэж амаар юм байна. Гэрийн нөхцөл гэвэл зүгийн бал түрхснээс илүү лимонтой ус юм уу? Эсвэл давс тэгтээ бүр амар шорог алтал нь хийгээл түлж байгаа юм шиг бүр ингэж арчих бол биш шүү дээ. Одоо энгийн давсуу эсвэл одоо жамс давс гэдэг монголчуудаас ярьдаг шүү. Жамс давс жиж болно. Энгийн хүнсний давс жиж болно. Тийм. Зүгийн балнаас илүү тэр нь одоо тийм арга илүү үр дүнтэй байна. Тэгээд бас нэг арга байж болж байна те. Лимонтой мөс хүлдөгөөд мөсөөр ингээд бас арчгаар тийм нүүрэн дээр гарсан батга бас хатаж магадгүй. Тэгэд нөгөө бас би сонсч ирсэн байхгүй юу. Одоо арьсаа цагааруулахын тулд одоо сүү хөлтөөгөөд яг тэр хөлдөөс нь сүүгээр нүрээ арчдаг. Тэгээд бас нуураас айгу нүрнээс цагаардаг гэж бас ярьд юм лээ. Тэр бас зүг бах тий. Би бас тэр чинь туршиж үзчихсэн. Тэр бас дайжгүй арга штэ. За үргэлжлэл ярьж байгаарай. Гоё нэвтрүүлэг байна гинэ баярлаа. Түрүүн тэгээ нүүрэн дээр юм гардаг гээд одоо нөө арьсны янз бүрийн асуудалтай хүмүүс гол нь яг арьсныхаа асуудалд тохирсон бүтээгдэхүүн олж хэрэглэх хамгийн зөв арга шүү. За тэгээд арьсны нэмэлт арчилгаанд одоо бас янз бүрийн зүйлс орно те. Саяны миний хэлсэн skin lotion одоо ээлдэс жишүүлэгч тосноос илүү гадна бас одоо маск орж болж байна те. Янз бүрийн маск орж болж байна. Нарны тос, арьс гуйжуулагч, батганы тос, нүдний тос, пил гэх мэтчлэн зүйлсүүд бол арьсны нэмэлт арчилгаанд ордог юм байна лээ. Тэгээд пил нь болохоор альфа хүчилтэй. Тэгээд арьсанд өгдөг үйлчилгээ нь болохоор арьсны үхсэн хэсгийг одоо гуйжуулж одоо цайвар хэсгийн ил гаргадаг тийм үйлчилгээтэй юм байна лээ. Тэгээд нөсөө тоолоо юм уу те сэхвхтэй хүмүүс сая сэхвхтэй хүмүүс байсан шүү дээ. Сэхвхтэй хүмүүс нөсөө тоол бихтэй хүмүүс одоо тийм хүний арьсанд ийм нэг нүдэнд харагдаад байхгүй нэг нэмгэн хүчлээтэй хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүчлээтэй хүмүүс бол пил хэрэглэх нь бас зөв одоо маш сайн ямар гэх юм бэ? Маш тохирсон арга. Тэгээд яг нөгөө сэвхсэн чинь ялангуяа нэг жирэмсэн ээж нар ч юм уу те. Тэгээд төрсний дараах яг тэр ээж нар айгүйх нөгөө сэвхсэн мэдэн штэ. Тэрнийг бас айгүйх тэрэнд сайн нөлөө үзүүлэх юм шиг үнэ те. Тэгээд пилийг хэрэглэх арга нь болохоор нүрээ цэвэрлээд тэгээд нүрээ ингээд хуурай болгосныхоо дараа арьсан дээрээ одоо тодорхой хэмжээний бас хэмжээг нэвтрүүлж болох яд бол маш хүчлэлэг бай цагаасан зүйлээд учраас тодорхой хэмжээгээр алган дээрээ авч байгаа арьсандаа түрхээд тэгээд одоо заасан хугацааныхан дараа угаах юм уу эсвэл ингэж арчиж авдаг тийм үйлчлэгээ тагаа. Тэгээд авсныхаа дараа заавал
одоо гуйжуулалтыг одоо зогсоож цаармөгжүүлж өгдөг цэвшүүлэгч тийм тос түрхэх хэрэгтэй байдаг юм лээ. Тэгээд PL хэрэглэснийхаа дараа анхаарах зүйл нь болохоор 3-5 хоногт нарны тосыг бол жоохон хэрэглэдэг хэмжээс жоохон ахиухан хэмжээгээр байнга түрхэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр PL нь одоо арьсыг ингэж түрхээд гуйжуулж байгаа штэ. Тэгэхээр ингээд бас тодорхой хэмжээгээр арьс маш эмзэг болсон байдаг түрхсний дараа. Тийм учраас заавал нарны тосоо сайн түрхэж авах хэрэгтэй юм лээ. За тэгээд маш үнэтэй зөвлөгөөнүүд өгч байна. Тэгээд та сонирхсан асуултаа биднээс асуугаарай. Өдөр яг асуулт хүлээж авах орондоо нэг дуу сонсоод иргээд ирэх үү? За тэгээ. Миний бэлдсэн дуу юу вэ гэхээр дуучин Сэлмоны Бидний хайр гэдэг дууг бүгдээрээ сонсоод эргээд студид олсон.
За дуугаа сонсоод иргээд ирлээ. Тэглээ. Дуу сонсохоор нь бас хэдэн хүмүүс гарсан байна. Тийм байна тий дуу сонсоод бас дуу. За тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн ярих юм маань бараг дуусчихлаа. Тэгээд маш ирж үчтэй хурдан хугацаанд айгаа хурдан ярьлаа. богино хугацаанд их мэдээлэл хүргэх гэж аягүй чармайлаа. Тийм тэгээд өнөөдөр яг мэддэг хүмүүс бас байж болно тий. Гэхдээ гэхдээ мэддэггүй хүмүүс бас байж болно. Тэгээд бидний зорилго бол мэддэггүй хүмүүс нь үнэхээр хэрэгтэй мэдээлэл олгоосай тий. Бас бид хоёроос илүү олон мэдээлэлтэй одоо мэдлэгтэй хүмүүс бас битгий шүүмж өгөөсэй. Яагаад гэвэл мэргэжлийн биш суралцаад өөрсдөө судлаад явж байгаа учраас бас алдаа дутагдaltaй зүйл бас байж болно. Тэр болгонд таас одоо дутагдaltaй зүйл байх юм бол хилээд өгвөл бид нараас засаад явах боломжтой гэдгээс. Гэхдээ бас өнөөдөр өгсөн бүх мэдээлэл бол үнэн зөв мэдээлэл тий. Тэгээд өнөөдрийн өгсөн мэдээллээс одоо гол типүүд гэх юм бол тий. Тоник буюу серум заавал хэрэглэх ёстой. Тэгээд гоо сахныхаа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь заавал нэг дор сууж агаад бүгдийг нь түрхэх хэрэгтэй. Ягаад гэвэл одоо ингээд тонико түрхчээд ингээд шингэж авах хооронд нь өөр юм хийж авч агаад дараа нь нөгөөдгөө түрхнэ гэх юм бол нүүрэн дээр одоо үлдсэн баг байдаг. Бүгдийг нас нэг дор ингээд түрхчээд хэсэг ингээд нэг тогшиж агаад шууд дараагийнхаа бүтээгдэхүүнийг түрхээд түрхэх нь бол маш чухал. Тэгээд яг ингээд бүр сууж агаад яг ингээд талны өдөөс харж агаад ингээд тогшиж өгөөд өөртөө хөрөнгө оруулалтыгээ зав гаргаад тэгээд цаг бас зарцуулах хэрэгтэй. Тийм тэгээд мөн чухал тип нь тослог арьстай хүмүүстэй эрэгтэй хүмүүсээс үзэж магадгүй. Тийм. Тослог арьстай хүмүүст одоо хамгийн чухал одоо бест зүйл бол нүрийн шингэн савн байгаа тийм. Гэхдээ мэдээж бас нүрийн тосороо одоо нэг клинсинг ойлороо нүрээ цэвэрлэх ч гэсэндээ бас шингэн савнгараа заавал цэвэрлэх хэрэгтэй. Тийм. Мөн тэгээд бас яг тослог арьстай эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор спирттэй одоо скин хэрэглэл бас илүү бас тослогыг багасгаж өгдөг байгаа. Тэгээд мөн дөрөв дэх тип нь болохоор шөнийн 10-аас 2 цагийн хооронд одоо арьс яг юм тайвшралтын амралтын байдалтай байдаг. Тэгээд мөн энэ цагт арьс маш юм дулаан буюу одоо дулаан байж одоо чигшлээ алддаггүй тийм байдаг учраас яг 10-аас 2 цагийн хооронд гоо сахныхаа бүтээгдэхүүнийг түрхээд яг ингээд унтах юм бол илүү тижэл авах боломжтой. Таны арьс хизээч муухай байхгүй. Тэгээд Калифорни ангаа ухааны Стэнфордын сургуулийн профессор Рэти Родан гэдэг эмэгтэй маань болохоор яг саяны одоо миний ярьсан 10-аас 2 цагийн хооронд арьс амардаг гэсэн яг энэ зүйлийг судлаад ингээд судалгаагаар баталсан байгаа. Тэгээд ямар ч хүн ер нь яг ингээд тодорхой цагт унтаад яг ингээд яг энэ цагт арьсаа арчлаад тэгээ ингээд унтаад өглөө босдог. Ямар ч юмхтэй байсан арьсан тийм амар муухай байхгүй байх гэж бодож байна те. Та өөрийнхөө гоё л арьстай бай гэж бодож байвал арьсандаа тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгээ цагаа зарцуулдаг байх хэрэгтэй те. Тэгээд бас нойроо бүтэн авч явах нь маш чухал. Яг тэр 10-аас 2 цагийн хооронд бас өөртөө бүрэн амралтыг бас өгч сураарай гэж бас байна. Тэгээд энэ саяхан орж ирсэн хүмүүс бас байна. Оройн юуны лайф гэдэг байна. Манайх болохоор 7 хоног болгоны 5 дахь өдөр оройн 8 цагаас Mongolian Diaspora гэсэн Facebook хаяг дээр гоо сайхан арьс арчилгаа, мейкап, одоо тайот гэх мэтчлээ эмэгтэйчүүдтэй холбоотой, бьютитэй холбоотой бүхий л асуудлуудаар одоо лайв хийж эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр бол хамгийн ихний одоо лайв байгаа. Түрүү 7 хоногт бол туршилт маягаар чөлөө сэдвээр яриад өнгөрөөсөн байгаа. За энэ асуулт ирсэн байна. Ингэж байна. Ширийн тосоо 10-аас хойш түрхээд энэ юу гэж амлаа? Хойл болно гэсэн үг. Гой болно гэсэн үг гэж аамаа шүү. Тийм шүү. Ер нь заавал ингээ 10-аас хойш гэсэн байхгүй шүү дээ. Ер нь гэхдээ хүний арьс яг ингээд тижэл авах цаг ус чигшлээ алдахгүйгээр дулаан байгаад яг ингээд тайвшралтын байдалтай, амралтын байдалтай байдаг үе нь бол шөнийн одоо 10-аас 2 цагийн хооронд байдаг гэж одоо судалгаагаар батлагдсан байдаг гинэ. Тэгээ заавал 10-аас хойш түрх мөрх гэсэн юм бол байхгүй. Тийм тий. Та хизээ унтахынхаа өмнө л ер нь яг нэг байрандаа сууж агаад нэг дор бүх юмаа түрхсэн айгуу зөв аргаа. Би өөрийнхөө нэрээ түрхдэг яваа.
би ингээ орой нүрээ угаад гарч ирээд хамгийн сүүл хамгийн одоо ингээд нүрээ угаачаад гарч хамгийн ихэнд хийдэг юм бол мистэй цуцдаг байхгүй нүрлөгөө. Мистэй цацаа тэгээд жоох ингээ устай байгаа дээр нь ингээ мистэй цацгаар чаа нүр айгу юм амар устай болж штэ. Тэгэн гут нь ингээд дөрөвдгөө ашиглаад ингээд арьсаа амар их тогшдог байхгүй. Тэгээ ингээд нилээ мист нь шингэчлээ гэх хүртлээ ингээд тогшиж шингээчээ. Тэгээ хамгийн эхлээд тонико түрхээ тэгээ ингээд бүх юмнуудаа түрхэж эхэлдэг. Тэгээд түрхснийхаа дараа яг эхлээд нэг зүйлээ түрхчээд тэгшээ тонико түрхчээд бас нэг ингээд хэдэн секунд тогшоод тэгээ шууд араас нь серумаа түрхээд ингээд тогшоод яг ийм байдалтай явдаг байгаа. Тэгээд бүх юм түрхснийхаа дараа хамгийн сүүлд нь бас ингээд мистэй хальт ингээд толоос нэг цацаад тэгээ яг орлогоо ордог байгаа. Чигшэл өхөө. Би тэгтээ яг sleeping bag бол нэг хэрэгэлдэггүй. Тэгтээ ер нь бол хэрэглэх маш зөв араагаа сая манай мөгийг хэрэгэлдэг гэсэн шүү дээ. Тэгээд яг хүн хүний арсны онцлог бас шалгалах л та тийм. Танах салон энтер байгаа юу гинэ? Байхгүй манайх зүгээр л одоо нөгөө beauty live хийж байгаа тий солонгосоос явуулж байгаа. Тийм. Бид нар бол солонгост байгаа. Туслаг арьстай гэж арьстай маа. Туслаг арьстай хүмүүст хамгийн best tip бол тэгээ өөрийнхөө одоо арьсан хэрэг батга ихтэй бол одоо нүүрний шингэн савн тий одоо нөгөө спирт агуулсан ч юм уу одоо тийм батганы эсрэг янз бүрийн бодис агуулсан тийм нүүрний шингэн савн хэрэглэх маш зөв арга. Тэгээд хичнээн туслаг арьстай ч гэсэндээ мист юм уу нүүрний усаар хамгийн сүүлд нүрээ заавал ингэж арчиж өгч байгаараа. Яагаад тэгэхээр одоо мист юм уу нүүрний ус нь арьсан чившил өгөө зогсохгүй арьсны тослогийн хэмжээгээс тэнцвэржүүлж өгдөг байгаа. Тийм. Тэгээ за өөр асуулт арай ирэг байна. Тэгээд Монголоос холбогдож гинөө бас өөр эсвэл өөр гадаад орноос холбогдож гинөө бид нар болохоор яг энэ лайв болохоор юугаар солонгосоос хийж байгаа. Тэгээд уг нь бол ингээд өөрийнхөө хэрэгэлдэг тэ янз бүрийн гоо сахны бүтээгдэхүүнүүдээ авчираад ингээд харуулад явал гоё байгаа хгүй. Даанч манай Герман эндээс бараг цаг 40 минут орчим явдаг. Айгу холоос ирж бас айгу их хөрөнгө оруулалтыг зарцуулалтыг бас зориултыг гаргаж байгаа тийм манай оронгоо. Тэгээд дараа нь тэг боломж олох юм бол өөрийнхөө хэрэгэлдэг бүх юмнуудыг нүүлгэж авчихыг бодноо гэж. Тэгвэл бараг нөөж ирэх шаардлага гарах нь шүү дээ нөр хаа. За ингэж байна. Ногоон лимон буюу лим батхан дээр түрхэж болох уу гинэ. Болно штэ. Түрхэхийн оронд миний бодлоор бол одоо нэг одоо лимонтой нэг юм лимон ахиухан игээд лимонтой усаар арчсан дээр хаа түрхэхээр лимонтой айгу нэг кислотой өвтэй учраас бас арьс түлээд одоо гарсан батхыг арай бас эмзэг олох магадлал өндөр ээж магадгүй. Тийм бах магадлал өндөртэй. Гэхдээ яг миний болохоор шууд лимоноор шүүсээр түрхчдэг байхгүй хүн чинь ингэж агаад. Тэгээс биш манай найз байна. Оо тийм ээ. Тэгээд яг хүн яг нүүрний онцлог ч юм уу батга ихтэй ч юм уу тийм юм их гардаг бол нүртэй бол өөрөө мэдрээд хэрэглэх нь зүйтэй байх гэж бодож байна. Солонгост гоо сайхны сургууль сурд юм уу? Солонгосоос холбогдож байна уу гинэ. Сургууль сурдаггүй. Би болохоор лайва ихтэй ерөнхийдөө бол солонгосоор нэг хайж үзээ те янз бүрийн арьс арчилгааны янз бүрийн мэдээлэл хайж үзээд монголоороос хайж үзээд тэгээд энэ хоёроо ингээд нэгтгээд янз бүрийн мэдээлэл олж аваа. Тэгээд тэрийг ингээд өөрийн болгоод ингээд та бүхэндээ ярихыг хичээж байгаа. Тэгээд өнөөдөр аль гэхдээ бас яг өөрийн болгож чадахгүй мартчих гад тэгээд бас ингээд хараад л ингээд бас илүү их яг суралцаад өөртөө ч гэсэндээ яг хуваараа судалгаа айгүй хийгээд бас та бүхэнд илүү их үнэн бодтой мэдээлэлүүдийг хүргэхийг хичээж байгаа. Тэр хоногт тийм эртлэн хоногийн бас 7-ны 5 дахь өдөр тий бас эртлэн хоногийн 5 дахь өдөр орой 8 цагаас бас beauty live 2 маань явагдгалнаа. Тэгээд бас манай одоо сүүлийн залуучууд тэр болгон яг одоо ингээл ухаал одоо интернет ухаал одоо арьс арчилгаа гэж мэдээлэл аваад ах тийм цаг зав байхгүй болчихсон тийм нэг юм болохоор яг зүгээр л яг тэр
мэдээллүүдийг бүгдээр нь цогцлоолаад хүмүүст хүргэх зорилготой тийм байгаа. Тэгээ бас нэг гоё санаа хэлгээд одоо ингэ жишээ нь бит хоёр бол солонгост байгаа штэ. Бит хоёр солонгост байгаа одоо солонгос хүмүүсийн арьс арчилгаа тэгээ солонгос хэлтэй учраас солонгос хэлээ ашиглаад бас мэдээлэл хайгаад гоё мэдээлэл олоод хүргэх болно. Тэгээд өөр бас одоо өөр орноос бас үзэж байгаа хүмүүс хэрвээ байж магадгүй те. Байх юм бол бас тэр орны эмэгтэйчүүд ямар аргаар арьсаа арчилж जैन те. Тийм гоё санаанууд типүүдийг нь бас комментээр дамжуулаад хуваалцаад хоорондоо ингэж гоё ярилцах маягаар өгч аваад бас маш гоё юм те. Тэгээд асуулт дахиад иржээ. Тэгээд Алтан Туяа гэдэг хүн байна. Тэгээд хаа миний зовх их сони юм аа. Зовхё жоохон зузаан давхраа орлоод будахаар өвдөд толгой өвдөд байд юм аа. Тэгээд ийм байж давхраа оюулчвал юу болохоо? Яах болохоо? Бүр өвдөд байдгийн болов уу гинэ. Давхраа хийлгээд ер нь өвдсөн гэж ер нь байхгүй штэ. Эдгэрчдэг хүч. Тий, эдгэрч штэ. Яагаад өвдөн гэж бол байхгүй. Гэхдээ зохио зузаан бодохоор яагаад өвдөө толгой өвддөг юм бол тэрийг би амар гайхаж байна. Харин энийг жоохон гайхаад байна. тий сайн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн эсвэл нөлөөлдөг юм болов. Бүтээгдэхүүн чинь ямар нэгэн тийм хүчтэй байцмэцтэй юм уу те нүд имзэг учраас тийм байж магадгүй тэрнээс зохио давхраагаа ингээ будаад өвдөн гэж бол би анх удаа сонсч байна те. Тэгэхээр толгоо нүдээ будаад толгоо өвддөг гэдэг зүйл бол анх удаа сонсч байна. Тэгээд эсвэл нүд рүү нь ороод өвдгөөд юм болов бас ямар нэгэн зүйл байдаг бах те. Тий. Ингэнэ нүүрэнд их толбыг яах вэ? Лазад бол яах вэ гинэ. Эхлээд би сая нөө пилийн тухай ярьсан шүү дээ. Манай нэвтрүүлгийг дахиад үзэх юм бол нөсөө толб буюу одоо сэв ихтэй тий. Тийм нэмгэн үрчлээтэй хүмүүс бол пил хэрэглэх нь маш зөв арга байгаа. Тодорхой 7 хоногт хэдэн удаа ингээ заасан хугацаагаар нь пил хэрэглэх юу нэг айгу сайн арга шүү. Тийм. Бүтээгдэхүүн нь өөрт нь таарахгүй хашил өгч байгаа. Харин тийм л ах тий. Тийм, тиймэрхүү юм болж байгаа. Тэгээд одоо яг тэр юм гардаг ч юм уу эсвэл жоохон хавддаг ч юм уу өвддөг ч яг тийм бах юм бол яг гоо сайхны тийм эмнэлэг дээр очиод зөвлөгөө аваад үзүүлсэн дээр авах гэж бодож байна. Тийм баха яг ингээд толгоо өвднөд бол юу нэг аюултай штэ нүдэ бодоод толгоо өвднөд бол тэр гоо сайхны бүтээгдэхүүн ямар нэгэн өвчтэй тийм байцтай байна л гэсэн үг. Миний бодлоор. За тийм байна. Хойлоос нэлээд удаа ярьчлаа тий. Тийм байна уу. Одоо ч юу эхлээд хойлоо ч 57 минут болсон байна. Цаг ерөөдөө дуусах төгчээ. Нэг цагийн турш бид хоёр хийдэг байгаа. Хүүе сайн уу гинэ хин болоо. Тэндэг хөлт юм шиг байна да. За өөр асуух юм байвал асуугаарай. Тийм тий. За тэгээд цаашдаа бас ямар сэдвээр илүү их мэдээлэл амаар тий. Саналаас ирүүлж болно шүү. Тэгэх юм бол тэр сэдвээр одоо солонгос хэл дээр тий. Судалгаа хийгээ. Монголоороо ч юм уу ингээд ер нь талаас янз бүрийн мэдээлэл цуглуулад бас ингээд та бүхэндээ хөрөөж өгч олноо. Хүмүүс бас тэр болгоны тухайд өөртөө судалж чадахгүй штэ. Тэр одоо ингээд амаараа ярьж өгч байгаа учраас амар тухтай гоё ягаах гэж бодож байна. Тэгээд мөн бас одоо мэргэжлийн хүмүүстэй уулзах арга саргас хайж агаад тийм хүмүүстэй уулзаад бүр илүү сайн мэдээлэл өгөхийг бас хичээнэ. Тэгээд танд нэрээ хамт хөтлөө ихч нартай хэлээг байхгүй тэгээ би бас санаа олсон байхгүй юу. Одоо ингээд гоё 36-тай хэрнээ ингээд над чиг харагддаг баг. Тийм солонгос найз ихч нар бас байдаг байхгүй юу. Тэгээд тэр ихч нарыгаа бас нэг өдөр нэвтрүүлэгтээ оролцуулаад ингээд бас бьютийн гоё типүүдийг нь асуугаад тий. Тэгээд мэдээж биднээс айгүй ихч тийм хүмүүстэй солонгос бас тэр ихч өөрөө ярьж байгаагаар нь бол аим одоо зөндөө олон бүтээгдэхүүнүүд хэрэглээд үзчихсэн гэж өөрөөс ярьсан. Тэгээд тэр болгоных нь ингээд аль нь ямар байдаг юм бол гэх мэтчлэн арьс арчлага арга марга тиймэрхүү зүйлүүдийг яриулбал бас сонирхолтой байх юм болов уу гэж бодсон. Тийм баг тий. Тэгээд түрүүний нөгөө нэг нүдэн зохин нүдэд гэдэг нэг ярьжсэн хүмүүс шүү дээ. Тэр охин ингэнэ. Үгүй буруугаар ойлгочлаа. Юугаар будсан ч тэгээд байдгийм арьс татаад давхраа наахаар өвдөд хүн өвдөд оюул бол яах болоо гэж шинэ.
дээр нь хариулсан ойлоод үзээ сайн амлаг дээр сайн судалж байгаад ойлаарэ гэж. Тийм. Тэгээд бас наадад давхраа надад бол жоохон нэг Монголоос холбогдож гин үү ханаас холбогдож гин гэж. Тийм. Тэгээд монголчин ерөнхийдөө наадад давхраа айгу хатуу байдаг шүү дээ. Айгу зузаан. Тэгээд тийм биш хоёр талтай цаваатай нэмгэн давхраа бас байдаг байгаа. Хайгаад үзээд аваарай. Тэгээд тийм давхраа нааж үзүүлээс зүгээр хоёр нь давхраа наагаад давхраа орчтой шүү дээ. Би бас өөрийнхөө давхраа тэгж оруулж ирсэн байхгүй юу? Тийм. Ордог давхраа гэж бас янз янз байдаг байх л та. Тийм байна. За тийм байна. За хаяа минь тэгээд нэг эргэтэн ороод ирлээ. Батмаа ороод ирсэн байна минь. За тэгээд ерөнхийдөө манай нэвтрүүлгийн цагийг өндөрлөх төгч байна. Тэгээд дараачийн нэвтрүүлгээр та одоо бид нэвтрүүлгийг хадгалаад үлдээ чинь тэрэн дээрээс комент хийгээд яг ямар төрлийн зүйл мэдхийг хүсэж байна. Дараачийн нэвтрүүлгээр та ер нь яваанда юу мэдхийг хүсэж байна, юу илүүдэлхөө одоо мэдээлэл авах хүсэж байна. Тэр талаараа бидэнтэйс бичээд холбогдоод үлдээгээрэй гэж хүсмээр байна. Юуны талаар ярьж байгаа. Оройд ч орж ирсэнс манай нэвтрүүлгийг дахиж тавтаад үзээрэй. Тийм. Эхнээс ахуулаад үзээрэй. Одоо нэвтрүүлгийг дуусгах цаг болж байна. Тэгээ бидэнтэй хамт байсан бүхэл үзэгчдтэй баярлалаа. Тэгээд манай нэг эсэнс аяудаа танилцуулаад өнгөрөө тий. Аха. Тэгээд манай MD-on радио ямар радио ихлээр Mongolian Diaspora One гэсэн ерөн зорилготой дэлхийд тархсан монголчууд нэгдсэн тим радио байна. Тэгээд манай вебсайт болохоор www.md1 дундуур зураас radio.com гэсэн вебсайт байгаа. Та манай вебсайтаар зочлоод мэдээлэлүүдэд танилцах боломжтой байгаа. Тэгээд мөн манай болохоор одоо Soul Studio гэдэг лайв болохоор 7 хоногийн даваа лав баасан гарагуудад ерөнхийдөө орой 20 цагаас 21 цагийн хооронд Facebook-ээр хийж байгаа. Өмнө нь болохоор YouTube-ээр хийж байгаа. Одоо болохоор Facebook-ээр хийдэг болсон байгаа. Мөн Мягмар гарагт орой 20 цагаас 21 цагийн хооронд дэгжин зүрх нэртэйгээр охидсгчүүд, эмэгтэйчүүд, мөн ээж нар, мөн хүүхдийн хүмүүжлийн талаарх нэвтрүүлэг байна. Танд хүрдэг байгаа. Тэгээд энэ цагтас бидэнтэй хамт байгаарай. Тэгээ ер нь хүүхдийн хүмүүжлийн талаарх гэдэг талаар явагддаг нэвтрүүлэг маань мэрэгжлийн хүмүүсээс хийдэг байгаа. Тэгээд гүлсараа гэдэг ихч улаан мөн отхон жаргал гэдэг гэр бүл судлаач хамтарч хийдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө хүүхдийн тал дээр мэрэгжсэн тийм мэрэгжлийн хүмүүс байгаа. Тэгээд та бидэнтэй тэр цагуудад хамт байгаарай гэж хүсье. За тэгээд сүүлчийн комментиг уншия. Korea Cushion Foundation илүү чигшүүлдэг, илүү таардаг гэвч сүүлийн үед жирэмсэн болоод зэгцсэн болохоор борыг хэрэглэх хэрэгтэй болоод байна. Korea Cushion дандаа цагаан юм шаргал суурьтай хуурай арсны бордоо Cushion санал болгооч гинэ. Cushion ер нь та хэрэгс ихтэй бол Cushion бол ер нь одоо өөд арга үйлчлэгээ жоохон багтай байдаг шүү дээ. Тийм, ер нь baby cream тийм BB крем юм уу эсвэл foundation зүгээр гэхдээ одоо сүүлийн үед бас өөд аргатай Cushion гарчихсан мэн л зөндөө гарч байгаа л да. Тэгээд миний хэрэгжилжсэн гэвэл Face Shop-ийн одоо яг ямар нэртэй лээ. Гэрээдээ солонгост байдаг бол тэгээд Face Shop руу ороод ингээд Cushion-уудыг ингээд туршаад үзэн гут тийм шаргал суурьтай амарсаа өөд ардаг Cushion байдаг юм байлээ. Олоод өдөр яг одоо бол нэрээ сайн санахгүй байна. Санал болгоё гэхээр. За тийм. За тэгээд энэ хүртэл таны бас асуултанд хариулт болж чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай хойлоо өрөө галаад басах уу. За тэгээ. Жосек мартцсан юм шиг байна. Сайн нэг үлдэхтэй зүрхэхгүй байцгаая. За нэг юм гараа. Сайн нэг үлдэхтэй зүрхэхгүй байцгаая. Баяртай.